толгомдоод байгаа асуудал бол энэ 6-7 настай хүүхдүүдийн сургуулийн асуудал дээр за гэр бүлийн одоо хоёр хүний заавал нэг нь одоо хүүхдэд дагаж сургуульд нь сурахаас өөр аргагүй. Тэгээд дээр үед бол одоо дээврээ даахтай болсныг нь цэрэгт аваа явждаг. За дээлээ даахтай болсныг нь сургуульд аваа явждаг гэж ярьдаг байсан. За энэ байдал бол бүр одоо тэр үед бол 8 настай ордог байсан бол одоо 6-7 настай хүүхдүүд орж байгаа учраас эцгийнх нь одоо заавал хүүхдээ харахаас өөр аргагүй болоод за хөдөөний айлын амьдрал бол ингээд хоёр хуваагдаад нэг хэсэг нь хөрөнгөө харж гэртээ өдөөгөө үлдээд нэг хүн нь бол одоо хүүхдээ харж сумын төв дээр одоо за энээс болж энээс болж одоо олон аймагуудад хүндрэл бэрхшээл их гарч байна. За эндээс болж гэр бүл салалт за архитэлт за тэгээд одоо өрх толгойлсон эмэгтэй, өрх толгойлсон эрэгтэйчүүд гэдэг ингээд олон асуудлууд болж байгаа учраас сургуулийн өмнөх насны болон ерөнхий боловсролын сургуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж 6-7 настай хүүхдүүдийг гэрээр нь сургах энэ боломжийг нь сонголттой олгоё гэсэн ийм хуулийг санаачлаа. За тэгээ энэ хуулийг бол одоо манай олон одоо их хурлын гишүүд бол дэмжихээ илэрхийлж байна. За аймаг сумдаас одоо малчид за ер нь бол иймэрхүү хоёр сонголт байсан дээр шүү гэж одоо малчид ард иргэд маань бас хэлж байна. За ингээд энэ бол одоо манай Монголын амьдралд бол тохиолдож байгаа одоо нэгэн бэрхшээл. За энэ малчин айлууд бол манай Монгол улсын өв соёл үндэсний одоо тусгаар тогтнол энэ нүүдэлчин соёлыг бол нуруунд дээр авч явж байгаа юм хүмүүс. За энэ хүмүүсийн удам залгсан малчин төрөх асуудал бас тусдаа маш чухал юм аа. За ингээд энэ бүгдийг одоо харгалзан үзэж альва одоо хүүхдэд буюу одоо тэр сургууль сурж байгаа малчин айлын хүүхдэд хоёр сонголттой байлгая. Онлайнаар явуулын багшаар